Баруун эргийн Каланда хотод Израилийн аюулгүй хүчнийхэн Палестиныг дэмжигчдтэй мөргөлдөжээ. Израилийн аюулгүй хүчнийхэн нулимс асгаруулагч хийн буугаар буудан жагсагчдыг тараах гэж оролдсон байна. Мөргөлдөөний явцад хэд хэдэн жагсагч амиа алдаж гэмтэж бэртсэн байна. Эсрэг үсгийн жагсаал цуглаанаас урам зориг авсан Сир, Ливанд амьдардаг Палестины дөрвөгсөд Израиль, Ливаны хилийн ойролцоо Израилийн аюулгүй хүчнийхэнтэй мөн мөргөлдсөн байна. Албаны үнийг мэдээлж байгаагаар Палестинчууд Ливаны талаас хилийн зурвсыг нэвтрэхийг оролдсноос Израильчууд гал нээж эхэлсэн байна. Мөргөлдөөний улмаас хэд хэдэн хүн амиа алдаж 10 гаруй хүн шархагдсан. Харин Израилийн тал Сирд болж байгаа засгийн газрын эсрэг жагсаал цуглаан дотоод хямралыг гадагш хандуулах гэж Палестинчуудыг төрхрэн хилийн дагуу мөргөлдөөн үүсгэж байна гэж Сирийг буруутгаж байна. Сир улсад болж байгаа ерөнхийлөгч Башарын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөс дайцсан хүүхэд өгшөд эмэгтэйчүүд хөрш Ливан руу дөрвөлж эхлээд байна. Албаны үнийг мэдгдсэнээр 300 гаруй Сир гэр бүл Ливаны хилийг алхаж гараад байгаа юм байна. Ливаны эрх баригчид Сирийн дөрвөгсдийг анхааралтай авахыг олон улсын хүмүүнлэгийн байгууллагад уриалаад байна. Ливаны хилийн дагуу хошин суугчид Сирээс орж ирсэн дөрвөгсдөд хоол унд орон байраар тусалж байгаа юм байна.